Сайн байцгаана тулгын тавтамжаар жоохон харшил маршил хөдөлсөн эвгүй сонин харагдаж магадгүй уучлаарай. За тэгээд өнөөдрийнхөө дугаараар маш эмгэнэлтэй, харамсалтай, маш сэтгэл өвтгөн нэг хэргийн талаар ярих гэж байна. За энэхүү хэрэг нь болохоор одоос яг 11 жилийн өмнө буюу 2014 оны 12 сарын 29-нд онцгой байдлын албанд нэгэн дуудлага ирдэг. За тэрхүү дуудлага нь юу байсан бэ гэхлээр гал гарж ийна, гал гарж ийн. Та бүхэн яаралтай хурж ирээрээ энэ хоёр давхар байшин шатаад байна. Энэ дотор хүмүүс байж магадгүй. Яаралтай хурж ирээрэй гэсэн дуудлага байсан байгаа. За тэгээд 119-өөс цагдаагийн хэлц рүү дуудлага хийгээд энэхүү хэрэг ингээд илэрсэн байгаамаа. За тэгээд цагдаагийн хэлцээс болохоор энэхүү газар нь болохоор 40-50 минутын зайтай нэлээд хол зайтай тийм газар байсан байна. За тэгээд цагдаа нар машинтай яаралтай явж явах хугацаанд нэг дуудлага ирсэн байгаа онцгой байдлын албанаас. Нэг цогц сэлэрлээ, нэг хүн нас орсон байдалтаар оллоо гэд. За тэгээд дахиад жоохон байжсэн чинь хоёр дахь хүн олдлоо. Хоёр дахь хүн бас нас орсон байдалтаар оллоо. За гурав дахь хүн бас ингээд олдлоо гэд явж явах хугацаанд нь 3 хүн олцсон байгаа. За тэгээд цагдаа нар тухайн хэргийн газар очсон чинь гал бараг л унтарсан, утаас унгалсан тийм байжсэн гэж байгаа. За тэгээд дотор нь дахиад хүн байж магадгүй болохоор цагдаа нар яарчлаад яг орох гэсэн чинь зөрөөд онцгой байдлын албаны аль багчид юм бага насны орчмын хүүхэд тэврээд гараад ирсэн гэж байгаа байхгүй юу. За ингээд талигаач нар хэн байсан бэ гэхлээр харамсалтайгаар ээж 3 хүүхдийн амтаар нас барсан байдаг. За тэгээд ууган хүү болох 11 настай Ожин, дунд охин болох 9 настай Таун, бага хүү болох 6 настай Үжин нар ээжийн хамт ингээд олддгоо. Ууган хүү Ожин, бага хүү Үжин нар газар дээрээ нас барсан байдаг. За тэгээд ээж болон дунд охин Таунны нар тухайн үед амьсгаатай байсан ч эмнэлэгт хүрэгдээд нас барсан байдаг. За том хүн болохоор том өрөөнийхөө яг буудлынхаа уртад, бага хүн болохоор галзуухныхаа тэр техникний ширээнийхээ урд. За тэгээд дунд охин болон ээж жижиг өрөөнөөс олдсон байдаг. За энэ хүүхдүүд болон ээжийн хэвтэж байсан газрыг ингээд ажиглахад бол ерөөсөө үүдний хэсэг рүү цухтааж ингээд гарыг гэсэн тийм ерөөсөө үйлдэл харагдаагүй байх нь нотлогддог. Хөвшүүдийн мэдүүлэг болон энэ дуудлага өгсөн хүмүүсийн мэдүүлгээр болохоор 1-2 удаа бол яг бүр амар хүчтэй дэлбэрэлтийн чимээ гарсан гэсэн байдаг. За тэгээд дэлбэрсэн ч үнэн байсан ба та бүхний яг харж байгаачлан тэр онгорхой цонх бол унтлагын өрөөний хэсэг байгаа. Тэгээд унтлагын өрөөний хэсэг бол тэр чигтээ дэлбэрч тэр цонх болон цонхны хаалтууд тэр чигтээ унсан байгаа. За тэгээд том өрөөний цонх хүртэл дэлбэрэлтэнд өртөж ингэж хаагарсан байдалтай ингээ байдаг. Хэргийн газрын үйлчлэгээр бол унтлагын өрөөний хан ингээд ухаарч цайрсан байдалтай олддог. Тэгээд энэ шинжээчнэр болон онцгой байдлын газрын дүгнэлтээр бол ингээд маш хүчтэй дэлбэрэлтээс үүдэж ингэж хан ингэж ухаарч цайрах шинж тэмдэг илэрдэг. Энэ бол маш хүчтэй дэлбэрэлт байна гэж дүгнэлт гарсан байгаа. Мөрдөгч болон шинжээчнэрийн баг болохоор за энэ газ дэлбэр үү тэр дотор юу байв, юунаас болж дэлбэрэлт үүсвгээд гал тогооны өрөөний тэр бүх газ нь билээдэх бүх зүйлийг шалгаад үзсэн чинь ерөөсөө тийм дэлбэрсэн газ маз янз бүрийн байгааг байгаа. За тэгээд дэлбэрт болох үс бүх л зүйлийг шалгаж үзсэн байгаамаа. Тэгээд ерөөсөө тийм дэлбэрч болох үс зүйл тухайн үед бол ерөөсөө олдоогүй тэр яг гал гардаг үед. Тэгээд цахилгаанаас болж ингэж бас дэлбэрсэн үү, ийм гал гарсан уу гэсэн чи цахилгааны асуудал бол үүсээгүй байсан байгаа. За талигаагчид бол ийм маш хүчтэй дэлбэрэлт болсон тэр унтлагын өрөөнд байхгүй байсан атлаа яагаад цухтааж гарч чадаагүй юм бол за та бүхэн анхааралтай сайн сонсоорой. За тэгээд цагдаагийнхан мөрдөгч нар энэ гэрт хэн нэгэн гал тавсан байж магадгүй гэж үзээд тэр ойр хайвын хүмүүс болон хөшүүдээс нэг хүн ингээд сонгоод цагдаагийн хэлцээ авчирдаг. За энэ цагдаа нарын сонгож авчирсан хүмүүс бол нэг иймэрхүү мэдээлэл өгсөн байгаа. За тэр гал гарч явах үед маш чанга орлоод уйлаад байсан нэг хүн байсан да. За тэр хүн бол энэ гэр бүлийн талаар маш сайн мэднэ. Цагдаа нараа та нар тэр хүнээс л асуу. Тэр хүн энэ гэр бүлийн тэр ээжтэй маш сайн дотны харилцаатай гэж мэдүүлэг өгсөн байгаа. За тэгээ цагдаа нар энэхүү мэдүүлгүүдийг шүүгээд тэр гал гарч байх үед маш чанга орлоод уйлаад гэр дотор хэн нэгэн байх үедээ хүүхдүүд нь байх үедээ гэд орлоод уйлаад байсан хүнийг цагдаагийн газар дуудаад шалгаад үзтгээ. За гал гарч байх үед бол нэг эмэгтэй байсан байгаа. За тэр эмэгтэй болохоор дотор хэн нэгэн байх үедээ хүүхдүүд нь байх үедээ яана алив намайг дотгошоо оруулаад би дотгошоо оръё гэд ингээд бүр уйлаад асгаартал уйлаад бүр ингээд хасчихчаад орлоодсэн нэг эмэгтэй байсан байгаа. За одоо болохоор хэдүүлээ талигаач гэрийн эзэгтэйг Чэ гэд нэрлэчихье. Энэ гэр бүлийн талаар маш сайн мэдэх тэр нэг уйлаад байсан эмэгтэй вэ штэ.
За тэр өвүүлээд гэсэн эмэгтэйг хэдүүлээ Кан гэд нэрлэжээ. За Кан бол Чэгээс 3 насаар ихч. За тэгээд энэ Чэг нүүж ирэхэд хажуудлынх нь хөрш эмэгтэй нь байсан байгаа. За тэгээ адилхан насны хүүхэдтэй тийм болохоор адилхан насны хүүхэдтэйсэн болохоор бие биетэйгээ дотносож танилцахад ойрхон. За тэгээд Чэг нүүж ирснээс хойш маш сайн дотносоод найз нөхөрлөдөг байсан тийм дотны эгч нь байсан байгаамаа. Ингээд Каныг дуудаж авчираад цагдаа хэлцэд мэдүүлэг авч эхэлтгээд. Тэгээд Кан болохоор учир зүггүй л энэ гэрийн нөхрийн талаар ярьж гисэн байгаа. За энэ гал гарч байх үед бол энэ хүүхдүүдийн аав ерөөсөө байхгүй байсан байдаг. За Кан бол мэдүүлэхдээ Чэгийн нөхөр автослын улмаас тархиндаа маш хүчтэй гэмтэл авч тэгээд тустай амьдардаг болсон. За тэгээд гинт уурладаг болсон. За тэгээд Чэгийн толгоороо уурлахаараа гараар ингээд маш хүчтэй чанга зөгтөг болсон. За тэгээд хүүхдүүдийн аав тустай амьдарч байх хугацаанд надаас чи салах юм бол би чамааг явж очиод хүүхдүүдтэй чинь чамааг хамт ингээд алчин шүү гэсэн хүртэл мессеж явуулж ийсэн. За хаяа болохоор нэг л сайн хүн болоод чи минь зовж байгаа шүү, маш их зовж байгаа, зүдэрч байгаа шүү, чи минь мундаг шүү гэсэн мессеж бичдэг байсан. За тэгээд тэр өдрийн үдээс хойш Чэгийн нөхөр төрсөн дүүтэйгээ хамт хурж ирээд явсан гэсэн мэдүүлгүүдийг ингээд Кан тус ингээд мэдүүлсэн байгаамаа. За энэ мэдүүлгүүдийг мөрдөгчд сонсоод шууд л нөгөө нэг хүүхдүүдийн аавыг шууд дууддаг. Тэгсэн чинь мэдээж энэ аимшигтай хэргийг хүүхдүүдийн аав сонсоод эмнэлэгт очичоод цагдаа хэлц рүү явж исэн байсан байгаамаа. Тэгээд хамгийн түрүүнд энэ эр нөхрийг нь сэжиглээ цагдаа нар шалгаж гисэн байгаа. За тэгээд хүүхдүүдийн аав цагдаа хэлцэд ирмэгцэл шууд л мэдүүлэг авч эхэлдэг. Тэгээд мөрдөгчдийн эхний асуулт бол эхнэртэйгээ ер нь байнга зодтолдож муулцдаг байсан уу гэсэн асуулт байсан байгаа. За тэгээд хүүхдүүдийн аав болохоор муулцах үед бишгүй байдаг байсан. Гэхдээ би бол эхнэрээ бол ерөөсөө додож зөхөж байсан удаа бол байхгүй. За тэгээд энэ автослын улмаас би ингээд эхнэртэй дараа болох үе, төв учруулах үе, эхнэрээ зовоочих үе гээд ээжийнхээ гэрлөө явсан. Би тэгээ тустай амьдрах шийдвэр өөрөө ингээ гаргаж явсан гэсэн мэдүүлэг өгсөн байгаа. За тэгээд нөгөө нэг мессеж байгаа шүү дээ. Эхнэрийгээ алаа хийчих шүү, хүүхдүүдтэй ингээд хамт нийлүүлээд чамааг ингээ алаа хийчих шүү гэсэн мессеж. За тэрнийг цагдаа нар ингээ асуудаг. Энэ яагаад ингээд эхнэрлүү ийм аимшигтай мессеж явуулсан юм бэ гэсэн чинь. Би энэ автослын улмаас бол маш их ингээд бие барьж чадхааргүй ууртай болсон. Тухайн үед ингээд муудалцаад мессежээр ийм аимшигтай мессеж бичсэн. Гэхдээ би одоо ингэж бичлээгээд мэдээж хүүхдүүдээ эхнэрээ алчин гэсэн үг биш шүү дээ гэдээ бүр ингээд ойлаад мэдүүлэг өгсөн байгаа юм л та. За тэгээд мөрдөгчд тухайн өдөр яг юу хийсэн бэ гэдээ ааваас асуухад тухайн өдөр би өвдөөс хойш 2 цагийн үед хүүхдүүддээ очсон, гэртээ очсон. Тэгээд хүүхдүүдтэйгээ дэлгүүр ороод за хамттай шимттэй зүйл авч өгөөд бас нэг хідэн тоглоом авч өгөөд ингээд өдөөс хойш 5 цагийн үед төрсөн дүүтэйгээ ингээд за төрсөн дүүтэйгээ явах болсон шалтгаан маань бол би автослоос болоод машин хүртэл жолоодч чадхааргүй тийм хэмжээнд тулсан. Тийм болохоор би төрсөн дүүгээрээ жолоо бариулаад ингээд гэртээ ирчээд буцаад ээжийнхээ гэрлөө явсан гэсэн мэдүүлгүүдийг ингээд тус бас өгсөн байгаамаа. За ингээд шүнжэнгөө мэдүүлэг авсан цагдаагийнхан болон мөрдөгчд чинь шууд л нөгөө үүрээр тухайн хэрэг болсон гал гарсан байшинд очоод шалгалт хийж эхэлдэг. За тэгээд шалгалт хийх явцад нөгөө нэг маш том хэмжээний дэлбэрэлт болсон өрөө гэдэг байгаа шүү дээ. Нөгөө унтлахны өрөө. Тэр өрөө рүү ороод ингээд шалыг нь өрөөд үтсэн юм байл та. Тэгээд шалыг нь өрөж үзээд үнэрлээд үтсэн чинь шууд бензин үнэр бүр амар үнэрсэн гэж байгаа. Тэгээд зочны өрөө рүү ороод зочны өрөөний өөдөнг ингээд түлхээд шалгаад үтсэн чинь дутуу шатсан бас бензиний үлдэгдлүүд ингээд маш их хэмжээгээр олцсон байгаамаа. За яг энэ шалгалт хийж байх үед нөгөө нэг задлан шинжилгээний газраас анхан шатны дүгнэлт гарсан байгаамаа. За тэгээд анхан шатны дүгнэлтээр хүүхдүүд болон ээжийн биеэс нойрсуулах юм илэрсэн байгаамаа. За тэгээд хамгийн түрүүнд энэ Чэг нойрсуулах юм авч байсан гэсэн тийм янз бүрийн нотлох зүйл байна уу гэж шалгаад үзсэн чинь Чэ солонгосоор үйлжин гэдэг байхгүй одоо ер нь сэтгэл готрох өвчин маш ер нь хүнд шатандаа ороод за тэгээд ийм нойрсуулах үйлчилгээтэй тийм юм уудаг байсан ба. Тэгээд ийм юм уудаг байсан нь бодлогддгоо. Тухайн одоо хуршүүдийн мэдүүлгээр энэ Чэ болохоор маш их тийм хичээнгүй амьдардаг. За тэгээ хүүхдүүдтэй маш их хайртай, ажилтай сайн. Тэгэд ийм хүн хүүхдүүдтэй нойрсуулах юм өгөөд өөрөө амиа хорлох юм шийдвэр гаргана гэж юу? За мөрдөгчд энэхүү шатсан байшингаас нойрсуулах юм илэрч болзошгүй хэд хэдэн одоо тийм зүйлсийг аваад шалгасан байнамаа. За тэгээд тэр аваад шалгасан зүйлс дотор дундаас пивний лаз, за ундааны сав энэ хоёроос нойрсуулах юмны одоо үлдээдлүүл гарч ирсэн
илэрсэн байдаг. За мөрдөгчд шууд энэхүү хэрэг бол ерөөсөө ямар ч амиа хорлолт бол биш ээ. Энэ бол хэн нэгний үйлцэн, хэн нэгний аллах байна гэж үзсэн байна. Тэгээ яагаад ингэж үзсэн бэ гэхлээр за та бүхэн одоо энэ зургаар харж байгаа би угаасаа өмнө хэлсэнчлэн том хүүхэд нь том өрөөнийхөө будингийн. За бага хүүхэд нь болохоор галзуухныгаа техникийн уртал. За тэгээд дунд охин болон ээж нь жижиг өрөөндөө ингээд тус шал өөр газар ингээд олцсон байгаа байхгүй юу. За тэгээд ихэнх тохиолдолд ингэдэм байна амиа хорлох үед бол. За одоо энийг бас ярихад ер нь муухай байхгүй юу. Хэрвээ хүүхдүүдтэйгээ амиа хорлож байгаа дээшин хэрийг аваад үцхэд хүүхдүүдтэйгээ хамт нэг дор ингээд газар бөөгнөрөөд тэгээ амиа хорлох тохиолдол маш их байд юм байна. Гэсэн чинь энэ хэрэг дээр болохоор ерөөсөө тал хэвтчихсэн олддог байгаа байхгүй юу. Маш сэжигтэй байгаа. За тэгээд ийхүү хамгийн түрүүнд Чэгийн нөхрийг хүүхдүүдийн аавыг сэжиглээж шалгаж эхэлдэг. За тэгээд хүүхдүүдийн аав энэхүү хэрэгээс маш олон жилийн дараа нодлон жил илүү тийм ярьцлага өгсөн байгаа. За тэгээд ярьцлагатай болохоор тухайн үед бензин илэрх үегээд миний бүх хувцсыг тайчуулаад ингээд шалгаж ийсэн. Яагаад гэвэл энэ нэрч мэдээж бензинтэй холбоотой байгаа шүү дээ тий. Тэгээд аав болохоор тухайн ярьцлаганд гэж ярьж байгаа байхгүй юу. Би одоо 3 хүүхдээ алдчихад, эхнэрээ алдчихад тэгээд шууд тэр өдөр цагдаа хилцээд ингээд шав шалдан дотооштойгоо ингээд сууж ийсэн. Тэр одоо ингээд зүйлээ бодох төсөөлж чаддгүй би бүр одоо хүртэл ингээд айцтай байдаг гэдэг жоох. Мэдээж энэ ч одоо 3 үрээ алдчихна гэдэг чи одоо ёо төсөөлшгүй шүү дээ тий. Тэгээд энэ аавыг маш сайтарч шалгасан чинь мэдээж энэ хэргийг үйлдээгүй байдгаа. Каваможийн Яняны нэгэн алчлагч нь босгонд их хэмжээний гал гарлаа. Энэ 2 давхар байшин бөгөөд их 3 хүүхдийн хамт амьдарч байсан айл юм. Галыг 1 цаг хагасын дараа унтрааж дотогш орсон боловч эцэст нь гэр бүлийн бүх гишүүд амь өргөцсөн байв. Газ дэлбэрвөө эсвэл цахилгааны холболтоос болсон уу гэд хэргийг шалгаж үзтэл цагдаа нар байшингийн дотроос бензиний уул бүрийг илрүүлжээ. Үүнээс гадна нас барсан гэр бүлийн гишүүдийн бид нойрсуулах эмийн найрлах илэрсэн байна. Энэхүү аимшигтэй хэргийг одоо яг хэн хийсэн бол хэдүүлээ хэрэг илрүүлтэндээ орцгоё. За тэгэхэд оршуулгын ажил явдал кан гэдэг хурш ихч гэдэг байгаа шүү дээ. За тэр хурш ихч нь хурж ирснээ оршуулгын өдөр шүү дээ хурж ирснээ. Чэгийн ээж болон төрсөн ихчээс нь танаа охин ч надаас 18 сая воны үр тавьсан. Тэрнийхээ нэг 5 сая воныг л надад төлсөн. За тэр үлдсэн мөнгөний одоо яг одоо төлөөд танаас төлгээд зээлийн гэрээний хууц ингээд үзүүлсэн байгаа байхгүй юу. Та нар боддоо ямар эрүүл ухаантай хүн тэр оршуулгын ажил явдал дээр шууд очиод мөнгөө нэхэх хэвдэ те. Цагдаа нар хэргийн газраас нэг тийм гутлын хайрцаг байсан байна. Тэр гутлын хайрцаг донд чухал гэсэн тийм бичгтэй нэг юм дугтуй байсан байхгүй. Тэгэхээр тэр дугтуйг онгоолгоод харсан чинь зээлийн гэрээ байсан байгаа. За тэгээд тэр зээлийн гэрээн дээр яг юу гэж бичсэн талаар би та нартай уншиж танилцуулъя. Зээлийн гэрээ сар бүрийн төлөлт 500 мянган вон. Кан миний бие Чэгээс 18 сая вон зээлсэн бөгөөд 2013 оны 10 сарын 24-ний өдрөөс эхлэн сар болгон 500 мянган вон төлөх бөгөөд 2016 оны 9 сарын 24 хүртэл төлөхөөр тохиролцлоо. Бүгдийг төлж дууссаны дараа 500 мянган вон болтугай илүү төлнө. Тэгэхээр энэ Чэ гэдэг хүн Канд ямар их итгэсэн болохоор тий 36 сарын гэрээ хийсэн байхгүй. 36 сарын турш 18 сая воныг 500 мянган вон гэж сар болгон авахаар бүр амар сайн итгэдэг, амар сайн хичээл гэж бодсон хүндээ хүн тэгж мөнгө зээлнэ шүү дээ тий. Тэгэд ямар ч хүүггүй зээлсэн байгаа байхгүй. За ингээд 2015 оны 1 сарын 1-ний өдөр мөрдөгчд энэ Кантай очиж уулзахаар Канын гэрлөө очдөг. За тэгээд Каныг цагдаа хэлц рүү дагуулад явах гэсэн чинь яахлаар 1 сарын 1-нд амарч ахч яахлаар та нар хурж ирээд намайг ингээ авч явах гээд байгаа ингээд тэгсэн байгаа байхгүй юу. За тэгээд мэдээж цагдаа нар шаардлага тавьж байгаа юм чи мэдээж Кан дагаж явна. За тэгээд дагаж яваад мэдүүлэг авдгаа энэ Канаас. За мэдүүлэгтэй болохоор Чэ ойрын үед айгүй хачин байсан, бүр сэтгэл санаагаар бүр маш их дорой байсан, бүр нүүр царай нь бүр унжийдсан, хизээч нэмсэглэхгүй тийм байсан. Тэгээд би үхмээр байна л гэддэг байсан. За гэхдээ үхтээ бол би хизээч ганцаараа өхгүй, хүүхдүүдтэйгээ хамт заавал өхнэ. Энэ төр гэсэн зүйл ярьсан. Тэгээд төд бодлого тракторнд ямар бензин ордог вүлээ? Бензин ордог вүлөө, юу ордог вүлээ гэж надаас хүртэл асуусан. Гэсэн сонин зүйл ярьсан байгаа. За тэгэд энэ хүн мэдүүлгийг сонссон мөрдөгчд чинь Каныг бүр илүү сэжилдэгэ. Мөрдөгчд тэгэд Канаас тухайн өдөр яг юу хийсэн бэ гэж асуусан чинь хүүхдээ үзүүлэхээр эмнэлэгч явчаад ирсэн гэсэн мэдүүлэл өгсөн байгаа. За тэгэд энэ хүү зүйлсүүдийн шалгаад үзсэн чинь Кан
хүүхдээ үзүүлэхээр биш, нууц амрагтайгаа уулзахаар эмнэлэг явсан байгаа. За мөрдөгчд ингээд Канны тухайн өдөр явсан маршрутыг дагаад яг юу хийснийг ингээд шалгаад үзсэн чинь дэлгүүрээс пив, за тэгээд ундаа авсан байгаа. За түүний дараагаар нууц амрагтайгаа уулзчаад эмийн сангаас унтуулах, нойрсуулах юм авсан байгаа. За тэгээд шатхуун түгээх газраас бензин авсан нь ингээд бүх камерын бичлэг болон бүх зүйлээс тодорхой болж эхэлдэг. 강원 강원도 аймгийн Яньянд гэр 양양에서 бүлийн 4 차례로 гишүүнийг 일가족 галдан 4명이 шатаж амийг нь хорсон 살해된 этгээдийг 방화 баривчлаа. 피의자가 경찰에 Зээлсэн мөнгөө 붙잡혀서 төлөхгүй 조사를 байхыг 받고 шийдэж 있습니다. хохирогчдод 빌린 нойрсуулах 돈을 юм 갚지 өгч 않으려고 галдан 피해 шатаасан байж 가족에게 болзошгүй 수많은 байна. 문제를 먹이고 불을 지른 것으로 나타났습니다. Цагдаагийн байгууллагаас 41 настай 서울경찰서는 этгээдийг сөүл 양양 хотоос 모천 яралтай 공장 баривчилж 41살 цагдаагийн элцэд 이모 авчираад 여인을 байна. 서울에서 검거해 어젯밤 긴급 압송했습니다. За ингээд Каныг 1 сарын 8-ны өдөр сөөвлөөс яаралтай очиж баривчилдаг. За тэгээ баривчлаад одоо ингээд хэрэгээ хүлээх үү гэдгсэн чинь бодож ирсэн хэрэгээ хүлээсэн байгаа. За гэхдээ хэрэгээ хүлээхдээ зүгээр ч хүлээчээгүй. Би ерөөсөө алий гэж бодоогүй. Чэтэй жоохон мөнгөний асуудалтай байсан болохоор уурандаа ийм зүйл хийж гисэн гэсэн мэдээлэл өгсөн байгаа. За манайхын Солонгос болохоор нэг ийм зүйл байт юм байна. Хүн одоо уурандаа хүн алчих ч юм уу ямарваа нэгэн гэмт хэрэгт оролцох юм бол арай нэг жоохон ялан баг заяа. Бүр ингээд төлөвлөж хийсэн байх юм бол ялан өндөр байдаг. Тэгэд энэ Кан гэх юмхтэй би ерөөсөө тэгэж төлөвлөөгүй. Би уурандаа л энэ хэргийг хийцэн ингээд ялаа багасгах гад юм янз бүрийн орлогууд, янз бүрийн мэдүүлгүүд өгөөдсөн байхгүй юу. Тэгээ та нар боддоо одоо энэ хүн чинь камерын бичлэгээр пив авцсан байгаа. Ундаа авцсан байгаа, бензин авцсан байгаа. За тэгээд нойрсуулах бас юм авцсан байгаа. Гэхдээ энэ хэрэг чи мэдээж ямар ч тэнэг хүн арсан бүр төлөвлөсөн хэрэг байгаа зү. Нойрсуулж унтуулж агаад шатааж алах. Яа, аимшигтай. Тэгэд мөрдөгчд болохоор тэгсэн байгаа. За яг үннийг хэлчихээ. Үнээ хэлээд ялаа аваа гэдгсэн чинь ингээд бүр ингээд байж ядаж сууж ийсэн аа. Хүү маань хөгжлийн бэрхшээлтэй. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй хүүгэн маань бүр хэлэхгүйгээр доромжлоод байхаар нь би хүүхдүүдтэй нийлүүлээд татаагаад алчия гэсэн тийм бодол орж ирээд ингээд хэргийг үйлцэн гэсэн бүр хүний санаанд оромгүй зүйл ярьсан байгаа юм л та. Ивс та нэг эргүү мангар хүүхдтэй бизнес хуцаа апартмент цантай. Бэрхтээ зүйлгэх юм байна уу гэд уургүйгээд байсан. Тэхэн доошлох юм горомших хэвэд нь хийгээд найруулад өгсөн. Хохирогч энэ юм хийж байгааг чинь хараагүй мүү? Хэмээ. Яахлаараа хараагүй байдаг юм хүүхдүүд нь хүртэл байхад тэгвэл энэ 6 ширхэг бүгдийг нь хийсэн юм байна. Тийм үү? Үгүй ээ. Нөгөө горомшихын би өөрөө уусаа. Юу яриад байгаа юм бэ? Чи өөрөө уух юм бол унтаад л өгнө штэ. Тэгвэл хүүхдүүдэд хизээ энэ нэмийг өгсөн юм. Намайг эргүү мангар гэд байхаар нь өөрөөд хүүхдүүдийг нь ундахаа өгч бай. Би витамин өгөөд үгээд авсан. Тэгэд хүүхдүүд нь ундаага чамд өгсөн юм уу? Хэмээ. Тэгээд харж байхад нь энэ нэмээ хийгээд өгсөн юм уу чи? Үгүй ээ. Ваштурын тийшээ яваад хийгээд өгсөн. За ингээд онцлогын өрөөний тэр шүүгийн хэсгээс маш их бензиний одоо тийм үлдэгдлүүд олцсон байгаа. За тэгэд энэ Кам байж тэ тэр унтлагын өрөөний шүүгэнд тэр зээлийн гэрээ байсан байж магадгүй гэж бодоод унтлагын өрөөнд бензин маш их хэмжээгээр цацаад тэгээд шатаасан байгаа байхгүй. Тэгээд дэлбэрэлт болсон. Тэгсэн чинь аз олж энэ зээлийн гэрээ хэний ч санаанд оромгүй тэр гутлын шүүгэн дотор байсан байгаа. Энэхүү одоо зүйлийг бас ярихтаа жоохон миний бүр сэтгэл бүр маш эмзэглэж байна. Тэгээд энэ Кан хэрэгээ үйлдэхтэй болохоор тухайн өдөр чикэн аваад, за дэлгүүрээс амттай шимтэй зүйл аваад, за тэгээд пив аваад, хүүхдүүд нь ундаа аваад тэгээд чэгийн гэрлөө орсон байгаа. Чэд пив аягалж өгөөд, хүүхдүүд нь ундаагаа өгөөд тэгээд мэдээж нөгөө нойрсуулах юмтай юм чинь хүүхдүүд нь унтаад өгнө. Тэгээд чэ хүртэл унтаад өгсөн байгаа юм л. Тэгээд чэг хүүхдүүдтэй хамт том өрөөнд бүгдийг ингэж зэрэгцүүлж хэвтүүлээд бүгднгийнх нь биеийн дээрс бензин цацаад тэгээд энэ аимшигтай галаа тавиад явсан байгаа юм л та. Тэгээд одоо хамгийн сэтгэл эмзэглэмээр зүйл нь болохоор нөгөө хүүхдүүд чинь гал гарч ахыг гинт сэрээд хараад тэгээд том хүн болохоор бөөдөнгийнхаа тийшээ өгнө гэдэг угаас цухтаасан байгаа. Тэгээд бага хүүхэд нь болохоор галзуухныхаа тийшээ цухтаасан байгаа. Тэгээд ээж нь болохоор сэрээд арай ч нөгөө охиноо ихрээд тэгээд жижиг өрөөрөө цухтаагаад
Тэгээд мэдээж нөгөө нэг одоо энэ чинь нойрсуулах юм уудсан байгаа хүмүүс чинь тэгээд ингээд нойрсуулах юм уудсан байгаа хүмүүс чинь мэдээж оюун санаа нь мэдээж тэгж мэдээж л гэдэг юм. Оюун санаа нь тийм баларцсан л байгаа шүү дээ тий. Тэгэл хаашаа гарахаа мэдэхгүй үүдний өрөөч баг үүдний хэсэг хаана байгаагаа ч мэдэхгүй тал тийшээ цутаасан л байгаа юм л. Тэгээд энэ 3 бяцхан жоохон хүүхэд ээжийнхээ амтаар ингээд харамсалтайгаар нас барсан байдаг. Яах лээрээ бүр юм хүний санаанд оромгүй 18 сая вон штэ. За энэнгүүш тогтохгүй тэгээд энэ Кан гэх эмэгтэй бол энэ хэргийг хийхээс өмнө бас дахиад нэгэн хэрэг хийсэн байгаа. Өнгөрсөн оны сүүлчээр Кавамужийн Янян хотод 40 гаруй насны эмэгтэй даатгалын мөнгө авах зорилгоор санаатаагаар гал тавьж нэг гэр бүлийн 4 хүний амьд хүрсэн хэрэг гарсан юм. Уг хэрэгт шижиглэгдэж буй эмэгтэй нь хэрэг гарсаас 3 хоногийн өмнө өөрийн дотны харилцаатай эрэгтэйг алхаар завдсан мөрдөн шалгалтын явцад ил болсон байна. Кавамужийн Янян хотод гарсан нэг гэр бүлийг хамарсан галдан чатааж амь насыг нь хохироосон хэргийн цэжигтэн болох 41 настай охтой эмэгтэй нь өнгөрсөн оны 12 сарын 26-нд дотны харилцаатай байсан 54 настай Пак охтой эрийн гэрт очжээ. Тэрээр сөөжүү болон шараа хэргийг хольсон сүмэк ундаанд унтуулдаг юм уулгаад бензин асхан гал тавьсны дараа хэргийн газраас зогссон байна. Хохирогч Пак охтой эр ухаан урч нэг хөрөө суудснаас арай ядан ам гарч аврагджээ. Мөн охтой эмэгтэй дотны харилцаатай Пак охт эрд 6 сая воны өртөө байсан бөгөөд Пак охт эрийн амь насны даатгалын 2 гэрээний нийт 170 сая воныг өөрийн нэрлүү шилжүүлсэн тогтоогдсон байна. MBC 뉴스 박은지입니다. За тэр хэрэг нь юу вэ гэхлээр нөгөө нэг нууц амраг нь эмнэлэгт байна гэд байсан шүү дээ тий. Тэгсэн чинь нууц амрагтаа архинд нь нойрсуулах юм өгөөд тэгээд яг энэ хэрэгтэйгээ адилхан хэрэг үлдээд гэрт нь гал тавьчаад цухтаага явцсан байгаа. За тэгсэн чинь нөгөө нууц амраг нь болохоор арайчуу сэрээд харсан чинь нийл утаамай болцсон. Тэгээд гарч цухтаагаад тэгээд ингээд эмнэлэгт хэвтчихсэн байдалтай байсан байгаа юм л та. За тэгээд Кант шүүхээс ухнасаар нь яллах дүгнэлт гардаг. Яг хөө би юм цаазаар авах яалмалыг ер нь угаасаа огт дэмждэггүй л хүн л дээ. Гэтэ энэ хэргийг бүр ингэ сонсоод бүр энэ хүн яаж амьд явж одоо ингэ зүрхэлдэг байна. Тэ. Тэнгүүтээ тэгсэн байгаа. Би одоо хүүхдтэйг уулзмаар байна. Би хүүхдээ их санаад байна гэсэн баг. Бусдын хүүхдийг алж хайчингуудаа одоо өөрийнхөө хүүхдийг болохоор би хүүхдээ уулзна гэд ингээ ярьж явчихдаг бас байдгаа ёо. За манайхаа тэгээд миний бичлэгийг үзсэнд баярлалаа. Намайг дэмжээрэй. Лайк дараарай, subscribe дараарай. Багаар ахиж байгаа гэдэгтээ угаасаа би маш их итгэлтэй байгаа. Миний угаасаа ярьж байгаа уус ингээл та нар харж байгаа үст ингээл ийм зузаан юмнууд дээр ингээл бичээл орчуулаад байна. Тэгээд хөдөлмөрийн маань үнэлж байгаа хүмүүстээ баярлалаа. Хайртай шүү гэж хэлмээр байна. Тэгээ манайхаа комент бичээрэй. Миний болохгүй байгаа зүйлүүдийг хэлж яриарай. Мэдээж би за яг уу харааш зөвхөхийг бол нугасаа жоохон хүлээж авахгүй. Сайхан тийм зөвлөгөө байвал те. За ингүүл ийм байж шүү. Чиний яриа чи ийм ингээд дээ шүү. Чиний эдит чи ийм байж шүү. Тохирохгүй байх шүү. Одоо тийм зөвлөгөө, зөвлөмж, шүүмжүүдийг бол би авнаа. Тэгээ манайхаа харамгүй зөвлөгөө, зөвлөмж, шүүмжээ бичээрэй. Би бүгдийг унших болно. Бүгд нь хайртай шүү. Баярлалаа. За тэгээ дараагийнхаа дугаараар уулзцгаая. Түр баяртай. Лайк